За энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Сэрүүн сайхан хангай хэмээх уртын дууны улсын уралдаан Хөвсгөл аймгийн Жаргалан суманд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уралдааныг маань Монгол улсын соёлын яам, Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын уртын дууны холбоо, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Жаргалан сумын засаг даргын тамгын газар, Мужчууд овгийн далаа хүүгийн үр сад энэ уралдааныг маань бас зохион байгуулж байгаамаа. За далаа чонхор бангийн хошуунд энэхүү сайхан дуу маань ерөнхийдөө элбэг дуулагдаж байсан билээ. За тийм учраас Хөвсгөл аймгийн Жаргалан суманда энэ уралдааныг зохион байгуулж байгаамаа. Жаргалан сум өөрөө далаа чонхор бангийн хошуунд харьяалагдаж явсан билээ. Хөвсгөл аймгийн Жаргалан сум болвол Улаанбаатар хотоос 796 км, за бид болвол 20 гаруй километрийг л одоо шорон замаар яваад очих юм байгаа юм. Уралдаанд оролцож байгаа уран бүтээлчтэй бид одоо байр хоол бид даах юм аа. За уралдааны өдөрдмжийн талаар бас мэдээлэл хүргье. А зэрэглэл буюу мэрэгжлийн дуучид маань 1-р шатандаа 3 дуу дуулна. За 1-р нь айзан уртын дуу нэгийг дуулна. За 2-р нь бол Сэрүүн сайхан хангай уртын дууг заавал дуулна. За 3 дахь дуу бол орон нутгийн дуунаас сонгож дуулна гэсэн байгаа. Тэр бол Хөвсгөл аймагт амьдарч байгаа хотгоодууд, халахууд, урайхаачууд, дархтуудын одоо дуулдаг дуунаас сонгож дуулах юм байгаа. Энийг бол өөрсдөө одоо судлах боломжтой олон одоо ном тохимол бол байдаг. За А зэрэглэлийн 2-р шатанда айзан муртын дуу нэгийг дуулна. Тэр бол өөрийн сонголтоор байна. 2-р нь мартагдсан дуунаас сэргээж дуулах юм байгаамаа. Б зэрэглэл бол 1-р шатанда мөн адил 3 дуу дуулна. За нэгт нь өөрийн сонголтоор уртын дуу нэгийг дуулна. За хоёрт нь мөн адил Сэрүүн сайхан хангай уртын дууг заавал дуулна. Гуравт нь Хөвсгөл аймагт амьдардаг одоо иргэдийн буюу хотгоодууд, халахууд, дархтууд, урайхаачуудын дуунаас бас өөрийн сонголтоор судалж нэгийг дуулах ёстой байгаамаа. За 2-р шатанд шалгарсан А зэрэглэлийн одоо уран бүтээлчд маань өөрийн сонголтоор айзан муртын дуу нэгийг, мартагдсан дуу нэгийг дуулж оролцсноо. Уралдаан маань ингээд 2 шаттай. За Б зэрэглэлийн одоо уралдаанд оролцож байгаа уран бүтээлчд маань мөн адил өөрийн сонголтоор нэг уртын дуу, за тэгээд мартагдсан дуунаас мөн нэгийг сонгож дуулж болно. За уралдаанд оролцож байгаа уран бүтээлчдийн дууны одоо хугацааг бол заагаагүй. 3 төрлөгч дуулж болно, хагас төрлөгч дуулж болно, 2 төрлөгч дуулж болно. Энэ бол өөрийн сонголтоор байгаа юм шүү гэдгийг хэлье. За тэгээд бүртгэлийн одоо хугацаа бол 4-р сарын 20-оос 5-р сарын 20 хүртэл одоо бид бүртгэж байгаа. Та бүхэн маань Монголын уртын дууны холбоо Сэрүүн сайхан хангай зэрэг одоо пэйжүүд дээр тавигдсан журмын дагуу уралдаандаа бүртгүүлээрэй. За та бүхэн маань энэхүү сайхан уралдаанд оролцож, уралдаж, уран бүтээлчд маань өөрийн одоо энэ сайхан авиас билгийг түмэн олондоо харуулцгаагаарай гэж урьж байна. Та бүхнийг Монгол уртын дуу өнө мөнхөд ивэж явах болтугай.